Насаа байцгаан уу сонсогчдоо. Германы нислэг Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайлганы сүүдэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцаж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлал төв. Бүгд найрамдах Солонгос улсад эмчилүүлэхээр судалж байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн эрүүл хот Гуанжу хотын эмнэлгүүдийг санал болгож байна. Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв 77 47 90. Та бүхэндээ өрөөмдийг хүргэе. Дэлхийн таны нүдээр дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань эхэлж байна. За манай нэвтрүүлгийн хувьд Дэлхийн чамтад гадаад байгаа монголчуудтай холбогдоод тэр хүмүүсийн утасны тусламжтайгаар ямар улсад ямар хотод ажиллаж амьдарч байна, ямар ажил хийж байна гэдгийг харуулад ярилцдаг байгаа. За мөн Дэлхийн чамтад байж байгаа их орондоо ирсэн залуучуудыгоос эфиртэй урьж бас ярилцдаг байгаа. Тэгэхээр энэ удаагийн маань зочин өөрийн биер хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр зочиндоо болон хөтлөгч Чанцаадаа сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. За бүгд нь орой мэндийг хүргэе. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны амьдралын чанарыг дэвшлүүлэх сонголт Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За тэгэхээр зочинтойгоо эхлээд тавчхан танилцаад хэдүүлээд ярилцлагатаа шууд ороод явъя. Тэгэхээр та өөрийгөө тавчхан танилцуулж. За намайг Барху гэдэг. Майка жоохон өөрлөгөө төхүүлээрэй. Нэлээд цаанаа байна шүү. Барху гэдэг. Тэгээд инженер мэргэжилтэй. Би одоо эхнэр 3 хүүтэй хамт амьдардаг. Монголд амьдарч байна. За тэгэхээр өөрөө чи хэзээ бас Австрали руу очсон, хэдэн онд хэр удаа энэ тухайга хуваалцвал 2015 онд явжсэн. Тэгээд 18 онд ирсэн. Энэ нь бол 3 жил болж байгаа ирсэн. Австрали гэдэг улсын тухай. За Чанцагийн хувьд ер нь юугаар нийлүү төсөөлөлөө бид нар бас очтой холбогдоод тэр хүмүүсийн тайлбарснаар ярьснаар бас өөр төсөөллүүдийг нэлээх нэмж авдаг. Кенгуру биш үү юу вэ? Энэ бол кенгуру бол байгаа гэж байна. Тийм кенгуруны махтай хоол идсэн гэл өмнө бас нэг оролцож байсан зочин ярьж байсан юм. Айгуу тажиг амттай гэж яриад байсан. Тэр айгуу толгоонд үлдсэн байна. Тэгээ бас байдیں۔ Тэр нөө дэлгүүрт нь одоо ингээд кенгуруны махцах гэдэг. Энэ жинс нь идэж үзчихсэн нэг л удаа идчихсэн гэхдээ. Баян гол идэх тийм байхгүй. Аха. За тэгэхээр Австралиг бас хэдэн онд анх зорьсон шалтгаан ямар зорилготойгоор анх зорж байв? 15 онд ер нь бол нэг Америк хувьд юм уу яд юм лээ гэж боддог. Манай дүү саналлаа та Австрали яваад үзэж гэдэг. Тэгэл ер нь визэнд орсон. Тэгээд хариу гараал. Тэгээд манай эхнэр болохоор тэнд сурахаар тэгээд би дипендент визагаар тэгээд эхнэр 2 хүүхдээ аваад явчихсан. Одоо дипендент гэхээр дагалдан гэсэн үг үү? Тий, дагалдан тэгээд ажиллах хэрэгтэй. Тийм визтэй явчихсан. Тэгэхээр Америк явдгийм үү гэж яхад Австрали руу явсан гэж. Тэгэхээр ер нь ялгаа нь юу гэдэг юм бол бас сонголт хийсэн танд одоо харамсах гэдэг юм уу эсвэл давуу гэдэг юм уу одоо юу гэж түгэндэг вэ? Одоо дүгнүүл Австрали явсан хамгийн зөв байсан юм лээ. За. Тий. Тохойд одоо зөвхөн нэг бид чинь жоохон нэг киноноос л Америкийн кино үзэл тэр нэг гоё санагддагсэн. Тэгээд ер нь Америк явж үзэл гэсэн тийм байж байгаа. Гэвч манад таны Австрали яваад үзээч. Австрали аягүй гоё юм шиг л ч тийм. Тэгэнгүүт нь яг ч нэг агент дээр очил уулзсан чинь окей болно гэж тэгэл бичгээр дүрдүүлсэн чинь тэгэл гарцсан би заа. Ууцаад ийм амархан байсан юм уу? Тэгээ яваад үзье. Тэгээ яг тэр нэг би бас гайхсалтай нэг 10 жилдээ 6 дугаар ангид байхдаа нэг мэтгэлцээний тэмцээнд оролцоод. За. Тэрэн дээр болохоор одоо сэдв нь болохоор Австралийн мал аж ахуй, Монголын мал аж ахуй. Бас сонирхолтой юм. Тэгээ би яг тэрнийхэн талаар ярьж исэн хүн тэгээ бүр өөрөө ингээд Австрали явахаар болчихсон. Би сүүлд нь бодох энэ ямар сонир тохиолдол вэ те. Тийм санагдаж байна. Тэгэхээр анхны сэтгэл ямар байсан? Төсөөлөл байсан уу те? Наанаас яг Австралич нэг иймэрхүү болохоор энэ таалагдах байх таа гэж бодож байсан. Яг нь 70 эрэг. Ингээд бид яг 70 эрэгийн байрлаж байгаа хот Сидней хот өөрөө. Тэгээд бас ядлаагүй кенгуру гэдэг юм даарж байгаа ч зургатаар л те харж ирсэн. Тэгэл ер нь 70 эрэг яасан хот ер нь тэр нь илүү одоо гой санагдчихлаа. Тэгэхээр илүү жоохон детальчлалтай. Яг одоо цөнхөөж хэрэл онгоцны буудлын дээр нь бууж гинэ гэдэг тухай ерөөгүй эргээд очих юм бол за тэгээ гараад явхад ер нь цагаагаар нь ямар санагдав. Тэгээд яг хаана бас байрлал анхандаа бас очихоор хүмүүсийн шинэ улсад очихоор мэдээж хөлөө олох чигдрэх гээд за хэлний асуудал мэдгүй газар гээд нэлээх асуудлууд тохиолдог шээ. Тэгэхээр яг ямар газар руу яаж явж ямар асуудлууд бас тулгарч байсан болоо.
Асуудал ер нь бол тэнд анх очиход ямар ч таних нэгч байгаагүй. Тусч авах хүн ч юм байхгүй. Тэгээд Монголын Сиднейг групп байдаг Facebook дээр. Тэр дээр ингээд ийм олоолаа очиж байгаа. Тэгтээ хадам байж тооцоо. Тавуулаа очиж байгаа ингээд тусч авах хүн байна уу? Тэгээд байр олж өгөх хүн байна уу? Тэгсэн чинь одоо ингээд тийшээ ерөнхийдөө явж байгаа хүмүүс залуучууд л их юм явж байгаа. Тэгээ нэг тийм олон хүнд байр олддгүй юм. 5 хүнд. Тийм. Тэгээ манайхан ч нэг юм одоо апартмент төрөөслээд тэрийг нэг second master room гэж ширлээд ингээд явждаг. Гэсэн чинь нэг өрөөнд 5 хүн эзэж орно гэж байхгүй. За. Тэгээд ерөөсөө байр олддгүй. Очоо буучлаа. Тэгсэн чинь ингээд ямар ч байр олдохгүй байна гэдэг. Тэгээд тэнд тухайд бидний тусч авчаасаа одоо нэг мундаг залуу байт юм а Сингээ гэдэг. Тэр тусч аваад ихнэр нь гээд бас нэг бүсгүй гоё бид нар туслаад амар хацтай бид нар шууд байр авч өгсөн. Шууд ингээ байр юм одоо 2 давхар тийм байрыг түрээслэх боломж олдоод тэгээд тэр дээр нөгөө стажинг мастер секонд ширлээ түрээслээд өөрөөсөө одоо мөнгө түрээслэгч болсон гэсэн үг шүү дээ. Бүр тэгээ явцсан. Тэгэл тэр айгүй тийм гоё бас дотор үлдсэн тийм гоё дурсан ч гэдэг. Тэгээд яг Сиднейд онгоцны буудлаар бууж хагаад бид нар чинь Монголоос яваад Хонконгд байсан. Хонконгд нэг хэдэнсгээ хүлээлгтэй. Тэгээ Хонконгийн онгоцны буудлаар амар бөхчм харлам тийм айгүй нозоормор тийм цаавар мэдрэмжтэй бацхгүй. Тэгээ Сиднейд ч арай өөрсөж байгаа салхитай. Тэгтээ жоох халуу. Тэгээд энд арай дээр юм шүү. Арай гоё юм шүү гэх. Хонконгийг бодохоо тий. Тэгээ хувцсан ингээ би хөдрөл наалдаад унахтай гэл. Тийм юм ерөөсө болоогүй. Ер нь гайгүй байсан. Байр болох тал дээр одоо жишээлбэл нэг өрөөнд хүн заасан байдаг гэсэн үг тий. Одоо ерөөсө энэ нэг өрөөнд бол нэг л хүн амьдран эсвэл 5 хүнээс амьдарч болохгүй гэсэн юм заалттай байдаг гэсэн үг. Заалт гэдэг яг байхгүй л дээ. Гэхдээ нөгөө нэг би анх одоо тэр байрыг 2 дахь байрыг түрээслэхэд манай гэр бүл байна. Өөр хүмүүс байхгүй. Манайх тэдэн хүмүүстэй байна. Тэнгүүч нь дахиад нэг ширлээд ингээд явахаар ч хүмүүс ороод ингээд байрны эзэн ингээд одоо менежер дээр нас юм бахан олон хүмүүс танаар орж гараад тийнэ. За тийм тал байдаг байсан. Гэтэ ер нь бол хамгийн их нь манайх байсан баха. Авир одлуулаа очсон. Хүмүүс ч эхлээд ингээд бизнес гарцсан эхнэр нөхрийн ч юм уу эхнэр ч юм уу очоод нөгөө хөлөө олно гэдэг шиг учраа олчоод бид нар чинь тэгээгүй сүргээр нэг Тэгвэл дараагийн удаа бас манайхан одоо монголчууд манд очих юм бол бөөнөрөө очих гэхээсээ цовраад очих юм бол эхний хүмүүс нь очиад одоо жимээ гаргаад тий байраа бэлтжих ийм шаардлагатай юм байна. Тэгэхээр за ямар ч байсан очиод байрандаа бол орчлоо бас болоогүй одоо түрээслээд тий иймэрхүү боломж олцсон юм байна. Тэгэхээр ажлын хувьд ер нь анх бас яаж ажил олж гарав тий анх ажил хийхэд тэнд ер нь сэтгэл ямараас миний хувьд чинь очиж ажиллаж үзээгүй учраас одоо ямар нэгэн төсөөлөл байхгүй л байгаа юм л та. Би өөрөө болохоор нэг ийм хуваараа ингээд байшин барьдаг тийм ажил хийдэг. Тэгээ ер нь бол өөрийгөө барилгын талын ажил хийдэртэй гайгүй гэж боддог тийм бодлоо л яваад байсан. Тэгээ яг ерөөхдөө тэнд очиод барилгын ажил хийн. Манай монголчууд залуучууд ихэнх нь барилгын төмөрийн ажил гэдэг арматурын ажил хийдэг. Тэгээд за яг ийм ажил хийх юм байна гэдээ очиод хийгээд тэгээ авсан би тэнд нөгөө өөрийгөө бодсон гайгүй ажилтдаг хүн гэж бодсон чи тэнд зөв хинч шахах чир. Яа тийм тэнд байгаа манай монголчууд үнэхээр мундаг ажилтдаг. Ажлыг жинхэнэ нугалдаг. Австралийн одоо Сидней хотын бүтээн байгуул тэр өндөр 70-80 давхар барилгын арматурын ажлуудыг хийж байгаа тэр манай монголчууд дандаа монголчууд. Тэгээ бүгд гарт нь орсон мэргэжлийн болсон. Тэгээ тэдний хажууд очиж би зөв юу ч шахах чи. Тэгээ яг тэр нэг цаг хугацаа өнгөрцсөн тэгэл дунд нь ороод сайжраал. Тэгээд яг тэнд байгаа ер нь ихэнх нь манай залуучууд хийж байгаа ажил барилгатай бас ажиллаж байгаа бүсгүйчүүд бас гоё яаж хийж байгаа. Тэгээд зарим нэг нь одоо бүр уучраа болоод ингээд өөр салбар руу ороод ингээд гоё амжилттай явж байгаа хүмүүс зөндөө байх та. Тэгэхээр Австралид ер нь ажлыг яаж одоо жишээлбэл аппликейшнаар дамжуулдаг юм эсвэл нэгээрээ дамжуулах уу эсвэл фэйсбүүкээр харж агаад ажиллах юм болов уу? Нөгөө нэг тэнд нөгөө нэг өөрсдөө компани байгуулсан. Тэгээд барилгын компаниудтай тийм одоо барилгын ажлуудыг авна гэж ярьсан. Тэнгүүд энэ барилга дээр тэдэн хүн хэрэгтэй гэдгээр ингээд аль хэдийн өөрсдөө тооцоолсон. Одоо тэнд ахалж байгаа монгол хүн гэж байгаа. Тэ. Тэгээд нөгөө групп дээрч байгаа, эсвэл яг ажлын группч байгаа. Тэгээд тэр дээр ингээд холбоотой ажил тийм хүмүүс аавна ингээд. Зарим нь болохоор бүр ингээд white card гэдэг одоо ажлын нэг одоо ажил хийх юм уу? Тийм. Ирэх одоо хөдөлмөр хамгаалан аюулгүй ажлын зааварчилгаа авцсан тийм хүмүүс. Тийм white cardтай. Тэгээд бүр том төсөл рүү тэгж орж ажилладаг. Одоо тэдэн километр богон трейний нүхэн гарцсан марцсан.
Тийм дээр ажиллангууд тэр нэг урт хугацааны ажлууд ажилладаг. Тэгээ улсын ажил юм уу? Тийм ажлууд байдаг. Миний санаж байгаагаар Австрал ч 7 хоногор бүх юмаа зохицуулдаг санагдаад одоо төлбөртэй цалин нас тэгээд энэ талаар ярих юм бол тий бүх юм 7 хоног гэсэн. Тэгээд анх хараад нэг сонир санагдчихсан. 7 хоног цалин бол 7 хоног цалин бол ямар гоё юм бэ гэл. Тэгээд нэг тэндээс бас харсан юм болохоор манайх ч нэг сар нэг 2 хуваа цалин авдаг шүү дээ. Тэр нь тэгээд нэг сардаа нэг хүрдгүү гэл өөр авлага ингэ явдаг. Тэнд хүмүүсийн амьдрал 7 хоног өөрчлөгдөд твшээд яваад боломжтой. Тэгээд цалингийн нэг хөтөлбөрийн үндэсний доод хэмжээ аягүй сайн. Бусд орнуудыг бодвол эрэгтэйчүүд нь. Тэгээд ер нь аягүй тийм тэр нь одоо аягүй гоё санагдчихсан. 7 хоног бол сонирхолтой байж болох. Тэгвэл манайх чинь 14 хоног байж байгаа л нэг цалин буусан чинь өрлөг авчдаг ч юм уу тий. Тэгэл дахиад дараа чи 14 хоног үлдээдэг ч юм. Тэнд бол тийм ш бүх нь 7 хоногор авч болохоор их гоё санагдсан. Тэгэхээр гэр бүлүүдийн онцлог гэхээр зүгээр давуу тал нь бол нэг нь сурч явах юм бол нэг нь дахалтан байгаад аж болж гэнэ гэсэн үг үү тий? Тий. Тэгэхээр ер нь яг одоо өрхийн санхүүгийн хувьд нэг нь сурахаар мэдээ сургалтын төлбөр гарна шүү дээ. Тэгэхээр ер нь нэг нь ажиллаад байхад за өрх одоо юу гэдэг амжиргааны зардал нь гараад байна. Тэрнээсээ цаашаа их боломж ер нь хэрэг байсан байна. Ер нь бол нэг аль сургуульд сурж байгаасаа хамаарна. За. Тий. Тэгээд хэдий тэнд цалин өндөр ч гэсэндээ боловсрол нь бас юу өндөртэй, төлбөр өндөртэй. Сайн ажил, сайн цалинтай газар ажиллаж байгаад ажилласан цалин тэг чигээрээ шууд төлбөр болоод ш тэг чигээрээ. Гэхдээ нөгөө нэг хэрэгцээгээд байрны төрөөс хоол унд те утас шуурмсны одоо лизингийн тийм төрөөсөө тэгээд төлөөд явна. Тэгээд ерөөхдөө давхар манай эмэгтэйчүүд маань одоо яг сурж байгаа маань бас давхар ажиллана. Оройн цагаар ч ажиллана. Тий. Тэгэж нөгөө нэг гэрийн хэрэгцээ зөвхөн хэрэгцээг нь ихнэр нь хангачаа. Чи одоо нөгөөдөл нь ханг. Тэгээд мэдээ цаанаас мөнгө хураах зорилготой шүү дээ. Энд чинь ч маш их мөнгө зарлагтаад явцсан хүмүүс ч бас тэнд тодорхой хэмжээнд мөнгө хураагаад. Гэхдээ одоо бол хамаагүй дээрс өөрчлөгдсөн баха. Тэгээд цалин сүүлийн үед сонсож байгаа цалин хүртэл аягүй сайн болцсон гэж сонссон. Коронавирус холбоотой тийм сонсогдсон. Амьдралын хэм маягийн үед одоо монголчуудаас хэрэг ялгаатай байна. Эртэжтэй бүгдээрээ л ажил руугаа үйлдэл. Эсвэл ер нь бас нэг замын төвжрэлж гэдэг тийм үү? Ер нь амьдралын хэм маяг нь хэр өөр вэ? Яг ингээл очиж нэг удааг байсан чи яг ингээд нэг игнэтэй зам байсан. Тэгээд зам ингээд амар ингээд бөглөө өсөд урд нэг машин. Тэгээд ерөөсөө сигнал урах байцаахгүй. Ямар сони би ингээд зогсож байсан чи тэнд хамгийн урд бөглөө үсгээд байгаа нэг ихч машинаа ингээ паркинг хийх гээд ингээд ариш маороо зогсохгүй. Тэгэд нэг ч сигналтай явах. Тэгээ яг хажуугаар явахдаа гараа ингээд лайк та маш сайн хурсан шүү. Та улам бичээгээрээ. Тэгээ цаана байгаа хүмүүсүүд нь энийг л тэгээ явсан. Тэгсэн чи би дотор гайхчихвч. Йоо манад байсан бол бэ гэд те нөгөө ихчийн хөлсөн байж байгаа. Дүүр тэнд бол стресстэй даа. Тэр надад аюу гой санагдчихсан. Тэгээд энийг бас манайхан гоё хэрэгжүүлэх цаг нь ирээсэй л гэж хүсэж байна тий. Тэгээд нөгөө нэг өглөө одоо ингээл за би нэг бүр эрттэй нэг 5 4 өнгөрөөл өөрөөр шахав тий ингээд ажилд явж байгаа хгүй. Тэгсэн чи ажилд явах гол ингээд байжсэн чи хэдэн цагт босоо гүйцэн мэддэхгүй аав хоёр хамаг хүснэ гарцсан ингээд гүйцэн түг гэл гүүгээ явдаг ч. Тасглаа гэдэг. Тэгээд ингээд одоо апартмент болгон юм жим тий. Жимний өрөөний цонхон дээр ингээд бас нэг хүүхэн амар хөлсөн гарцгаал хамгийн хэдэн цаг тусаад юу гэдэг юм бэ? Ямар амар юм бэ? Тэгээ ингээд бид нар чигээд амралтын өдөр болгон ингээд 70 иргэд очиж амарна. Тэнгүүл тэнд ингээд аягүй лайлаг би хаатай залуучууд, эмэгтэйчүүд ирэм аягүй гоё би хаатай. Тэгээ энэ аягүй спортлог. Тэгээ эрүүл мэндэд аягүй тийм бас чухалчилдаг. Тэгээд тэр нөгөө ажиллах цагийн хуваар надад аягүй гоё санагдсан. Гэртээ ажил эхэлнэ. 7 цаг бол 7 цагтаа эхэлнэ. Тэгээ 3 гээд дуусна. Тэрнээс үлдсэн цагаа гэр бүлдээ өнгөрөх. Гэр бүлдээ цаг цав өнгөрөх. Тэгвэл манайх ч нэг яг одоо цагтаа ч гэсэнтэй нэг ажлыг хийхгүй болохгүй гэдээ бүр оройтч ингээд хамаагүй хийгээд байдаг шүү дээ. Тийм биш. Цаг ажил дууслаа яв гэртээ явна. Тэнгүүд өдрийн зүгөө яг гэр бүлдээ өнгөрөөд чинь энэ бол айгүй ингээд гэр бүлийн нөгөө нэг авч үлдэх те гэр бүлд биеинтэй цагийн өнгөрөх айгүй зөв ингээд өтөө явж байгаа гэж харсан. Хэмнэлтэй юм тийм. Тэгэхээр хүүхдүүд нь бас цуг явсан нөө тийм тавлаацсан гэжсэн. Тэгэхээр тэнд очиж сургууль сураад эхэлсэн. Ер нь бас одоо хүүхдүүд сургууль сураад ямарх боломж нь хэрэг гэдэг юм бол. Тэгээд яг харид одоо дүүргийнхэн гэж ярих бах та. Манай яг хараа байсан тэр бидний wall-like гэдэг нэг хэсэг тэр одоо
монголчууд их байдаг тийм төвлөрсөн газар. Тэнд байдаг ус. Тэгээд тэндийн харьяа нэг тийм сургууль. Тэгэл хүүхдээ өгөөл хүүхэд нь сургуультанд төлбөртэй бас. Тэгээд төлбөрийн төлөөл тэгэл явж ирсэн. Одоо хэлний бэрхшээл гэх юм бол яг сурж байгаа л ер нь шийдэгдээд явах. Тэгээ хүүхдүүд ч айгүй хурд сурч юм л та. Нэг мэдгэдэл яриад. Тэгэл эхлээ чимээгүй тэгээд мэдээ чимээгүй л байдаг. Сонсоо. Тэгээд сүүлдээ сонсоод ойлгодог болоод тэгээд сүүлдээ ингээд манай охин одоо ингэж хэлсэн. Тэр гадаагаа ихч би нүг ингээд гидэнтэйгээ тэргүүлдэг хүүхдээ юм байдаг ч тийм. За. Тэрийг ингээд алуулах. Яг тэрнтэй ижлэх юм шиг багтгаа. Тэгээ чи юу гэж бодож байгаа гэсэн чи миний хам болоо гэж бодоод байна. Тэгвэл чи очиод уулзах юм гэж болох юм уу? Тэгээ очиод уулзчих. Тэгээ очиод нөгөө чи ингээд би балкон дээр сарч чинь амар шүүчлээтэй ярьсан. Тэнгүүт ямар сони хурдан би амархан ингээд сурч байгаа байхгүй. Тийм. Нөгөө талаараа бас яг одоо жишээлбэл Австралид амьдрахад анхаарав штэ тий. Одоо жишээлбэл Америкийн нэгдсэн улсад буу хэрэглэх боломжтой штэ тий. Австралид юу нэг юунаас сэргийлэх тий. Одоо нөгөө талаар нэг бараан таланч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс байдаг юм болов? Кенгуруунд төшлөж магадгүй. За, хуулийн хувьд бол надад бол аюу чанга санагдсан. Тэгээд яг би бол буу мууны талаар ерөөсөө надад ямар ч ойлголттой байхгүй байна. Тэгтээ тийм би надад нэг амар эвгүй юм таарсан. Би очиод удаачгүй тэр нэг таун хоол гэдэг нэг юм газар байдаг байхгүй. Тэд явжсэн чинь нэг залуу ингээд өөд сараалсан байхгүй. Тэг би өөдс нэг хараалсан. Тэгсэн чинь ингээд айгу урт ингээд хипхоп бодолтой. Тэр ингээд сөгсөн чинь энэ чинь буу хийсэн. Намайг шууд айлгасан байхгүй. Өө заасаа. Тэгээ тэрнээс үүш тэгтээ тийм буу муутай элдэ онцон буудалцсан болсон. Тэгтээ тэр нэг юм Либануудын амьдрдаг хэсэгт бас буудалцсан шалтай сонсогдож байсан. Тэгэхээр Монгол тийм буу барайл яваад элдэ онцоо тийм бол аюу баг байхгүй. Тэгээд нэг хуулийн чанга гэдэг дээр тэр надад нэг замын тал дээр манайхан ч одоо ингээл жоохон ингээл дөрөв мөрмийг бол ингээл яг баг өөрөөх дураараа ингээд явчихсан шүү дээ тийм. Тэнд өстө дөрөв бол дөрөв, торгуул бол торгуул. Тэр нь бүр ингээд бүр санхүүг нь өстө нөлөөлтөл торгоо. Би ингээд утасныхаа нэг юг ингээд спикер дээр тавьчаад ингээд доор ингээд уцаа ярьсан бишээр явчихсан. За. Гэгмэн цагтаа үржээл нэг юм юг ингээд дээрээ маялка дээрээ тавиал зогсоол. Тэгээ би ингээд монгол шиг бодоод хаал монгол буух гэсэн чинь шууд гарна буу дээр очиж байгаа юм чинь. Чи өшөө буух хэрэг болохгүй. Тэгээд та тэндээс тэр хүртэл ингээд уцаар ярьсан. Тэгэл та үгүй гэсэн чи би дуулсан гэсэн аахгүй. Гэсэн чи үгүй та ярьсан та iPhone уцаар ярьсан гэж шууд намайг цогтуулсан аахгүй. Тэгсэн чи би нэрнгээс харцсан юм байна. Тэгэл надад ингээд тургуулын уц битсэн. Тэгээд энэ mailbox ирж байгаа. $960. Тургуул нь? Тий. Хөөх. Тэр чи одоо бас их мөнгө үстэй тий. Тий. Ер нь аяга өндөр тургуул шүү дээ. Тэгээд гэрлэн дохоо одоо манай нэг хур цаадагч нэг юм шар бүр тэр дээр очиод ингээд заавал ингээд зогсоод ингээд 3 энтлийн тойл 3 талд харна. Тэгээд заавал толгоо хөтлөх хэрэгтэй. Ингээд хүүгээд бас торгуулдаг. Тэгэхээр бүр амар манай нэг таньдаг найз ингээд нэг ирээд удаач байж байгаа машин аваад яг Монголд явдаг шиг бүр амар явуулсан байхгүй. Үгүй наач чи одоо балар шүү гэд. Тэгсэн чинь нэг 7 хоногийн дараа царай мараа цонхоц амар $2,000 $2,500 машин авсан. 7 хоногийн дараа торгуулын $4,800. Тэгэхээр торгуулийн хувьд бол тийм үнэхээр хитрхээ тэр нэг дураараа явсан. Тэгэл бүх юм ингээ камер биш. Ерөөс цагдаа бараг харагдахгүй. Айгуу зүгээр харагд. Камер бол үнэхээр аим. Өдрийн цагаар ингээд гэрлэн төхөө манайх ч шар асангууд орчтой шүү дээ. Шар мөрөнд орж болохгүй. Өдрийн цагаар бүр өдөр гэхэд байхад бүр нүд цавчмтай амар хүчтэй гэрлэлэр торгуулийн оноо $440 чинь бүх гэл зургийг авчихсан юм. Тэгэл $250 гэл $10 гэх. Гэрэл анивчаал ах юм бол тэгэл ер нь бол санхүү авчаад өнгөрөнгөд пал гэж явж байгаа. Яана юу болж байгаа те. Тэгэхээр тэр түрүүний утсыг болохоор камераар мэдсэн гэсэн үг те. Агүй тэр бол тэр хонс дагаа авчихсан мэтлээ. Тэгээд энгийн хувцтай. Тэгээд ингээл хүн ажиллаад хараа явждаг. Тэгээд явган гарцаар гараагүй $60. Харж байгаа л. Тэгээ ер нь бол бас тэр детальчлаа тий одоо 3 тийшээ харж яаж толгойн хөдөлж яаж торгуулахгүй байна гэдэг бол бүр зуршил яг бүр А Б гэдэг ингэж бол заадаг юм байна шүү дээ тий. Бүр яг тэр одоо бүр ясам хандаа тултал мэдэрч байгаа юм чинь. Тэгээ хит торгуулахар хүн чинь тэгэл нэг гөглөг бол нэг тийшээ яг болж байгаа чинь ингээд салганц сүлд нөгөө залууч салганц мань зүү явж байна уу. Тэр нь одоо л үнэхээр гой санагдсан. Манад бас одоо бас хитрхи ингээд хамаа замбраагүй байдаг.
Тэгээ би чинь ингээ яг энэ ч хурж ирэл Монголд ирэл ингээл явах гар өөдөөс ингээ шал ингээл тургуурмаар ингээл тэгээд амар хэцүү юм чи. Ингэчгүй байх юмсаа ингээд. За тэгэхээр мэдээж одоо Австрал нэлээд одоо хугацаанд байсан тийм. Тэгэхээр энэ хооронд гэх юм бол Австрал хүмүүстэй бас хэр одоо ойрхон танилцаж нөхөрлөж байсан уу? Тэр нь Австрал хүмүүсийг гаднаас нь харах гэсэн ер нь онцлог нь юу юм болоо бусад улсын хүмүүсээс ялгаатай өөртөө одоо юугаараа бахархдаг гэдэг юм уу? Эсвэл бол тийм онцлог нь юу байдаг бол? За ер нь бол Сидней хот юм олон үндэстний хот байсан. Айгүй олон орн. Хятадууд бүр айгүй их. Тэгээд бид нар бол яг өглөөний цагаар өдөр хүртэл ажлын талбар дээр байгаад тэнд бол Австрал хүмүүс байгаа, Итали хүмүүсүүд байгаа, Либан хүмүүсүүд байгаа, тэгээд янз янз орны хүмүүсүүд. Тэгээд одоо ингээд за яг Австрал хүмүүсүүдийн одоо онцлог шинжүүл хэмд. Ер нь гэхдээ яг Австрал гэх нь шаашаа ер нь зүгээр тийм барууны Европ орны хүмүүс яг ийм бол ийм байх хэвээр. Тэгээ энэс илүү үйлдэл хийх эсвэл тий яг журам дүрм гэдэг юм байх хэвээр шүү. Гэдгээр айгуу сайн явдаг. Одоо бус одоо ингээл чөлөө цаг дээр бол энэ чөлөө цаг дээр айгуу их нэг спортын том талбай хөлбөмбөгийн талбай дээр тэнд айгуу их тим дээр айгуу их нийлж цагийг ингэж өнгөрөөдөг. Тэгээд усан онгоцоор явна загас байрна тий. Тэгэл бүр скейт унаад аймаг өгшөөрсөн залууч скейт унаад. Би бас скейт унах туртай. Скейт унаал яа. Тэгээд яг тиймэрхүү юмнууд нэг айгуу тийм гоё санагч. Би яг хөө өмнө нь болохоор өөр нэг орон морон гэж удаан явж байгааг болохоор тэнд очиад яг тийм юмнууд мөр айгуу дотор ингээд гоё санагдав. За тэгэхээр төр завсарлаа бүхтэр нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулаа тий. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажлагчаар таны амьдралын чанарыг дэвшлүүлэх сонголт Гуанчжоу хот ирээлэнд айлж уучлыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За тус төв нь 2011 онд байгуулагдсан. За тэгвэл Монгол, Орос, Үзбекистан салбартай. За Монгол дахь салбар нь бол 2018 онд байгуулагдсан. Тэгэхээр та бүхэнд шинэ үйлчлэгүүдийг санал болгож байгаа. Энэ маань юу гэхээр Монголоосоо гадаадд байгаа эмчтэй онлайнаар холбогдоод эмчийн зөвлөгөөг авах боломжтой болж байгаа. Тэгэхээр зөвлөгөө аваад за магадгүй үнэхээр солонгосчууд одоо эмчлүүлэх шаардлагатай байлаа гэхэд Монголоосоо тусгаарлалтын зардлаа төлөөд Солонгост очиж 50% нэрвүүлж авах боломжтой. За тэгээд шинэ бас онгоцны бодлоос тосох үйлчилгээ, за тэгээд орчуулагч авах, хөтөж дугаар авах, буудал захиалах гэх мэт үйлчилгээг бас тэмдэлтээр авах боломжтой байлаа. За тэгэхээр Гуанчжоу хотын хувьд гэх юм бол эрүүл мэндийн салбараараа бол Солонгостод хэрэгүүлдэг байгаа. За энэ бол нэлээд олон зүйлүүдийг бол дурдж болно. Нэг хүнд оногдох одоо эмчийнхаа тоогоор за мөн эрүүл мэндийн тоног төхөөрөмж одоо эмнэлгүүдийнхаа тоо гэдэг юм ийм бүх зүйлүүдээр бол Солонгос улсад хэрэгүүлдэг. Ер нь бол Гуанчжоу хотын хувьд болохоор түүх соёлын аялал жуулчлалын хот гэдэг имижтэй байсан бол одоо илүү их бас эрүүл мэндийн хот гэдэг одоо шинж нь бол давмгаалж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг хослуулад эрүүл мэндийн үзүүлэнгээ бас аялах боломжийг бол одоо Гуанчжоу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалын төв бол олгож байгаа. Тэгэхээр та бүхэн одоо нэг өдөр магадгүй Солонгосоос сая бол Монголынхны хэлсэн Солонгосоос руу холбогдож байгаа бол Гуанчжоу хотыг очиж үзээд сайхан бие үзүүлээд үүнээсээ гадна бол сайхан амраад амттай хоол идээд ингээд нэг өдрийг бас сайхан өнгөрүүлэх боломжийг бол олгодог байгаа тийм. За холбогд утасны дугаарыг танилцуулъя. 7747 90 7747 90. За тэгээд хаягийн үед бол Гуанчжоу Medical Tourism Улаанбаатар офис гэсэн яг наривчилжчих бол бас төв хуудас нь гараад ирд юм байлээ. Тэгэхээр яг сая хэлсний даваас бичээд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны амьдралын чанарыг дэвшлүүлэх сонголт Гуанчжоу хот ирэлэнд айлж уучлыг дэмжих төв хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд зочинтойгоо бас ярилцж байгаа. Өнөөдөр бол Австрали улсын тухай ярилцж байна. Тэгэхээр Австралид байж байгаад бас өөрөө ч дараа нь Америкт очиж 6 сар орчим болсон гэсэн тийм. Тэгэхээр ер нь одоо ингээд Австрали, Америк хоёрыг бас харьцуулаад үзвэл одоо юу нь бас давуу, за бас юу нь ялгаатай зүйлүүд нь ямар хөө зүйлүүд байсан болоо. Тэр нөө сая 19 онд явсан Америкт. Тэгээд ер нь бол нэг сарын хугацаатай явсан. Тэгээд би 3 сарын 2-нд Монгол руугаа ирэх хэрэгтэй хахад 2 сарын 28-нд жил хил хаацсан карантин гэдэг. Зөв. Тэгээд би тэнд нам хатсан. Тэгээд яг нэг хятадд нэг коронавиг айгүй дэгдэж чад Америкт очиж бүр ингэ аймруулж ирсэн. Яг тэр үед нь таарад тэгээд ер нь бол нэг гадагшаа гарч чадаагүй. За уусаа нэг локдауны гээд иш тийш явах хөдөлгөөнүүд орсон. Тэгээд яг зүгээр Австрали улс айгүй тийм залуу хот. Залуучууд айгүй их
Тэг ингээл зүгээр л ингээд буцалж яадаг. Тэг миний байсан бол Америкт Вашингтон ДС бол угаасаа тэгээд нэг төрийн том ордон Пентагон дээр байдаг болохоор бүр өндөр барилгач байх ёсгүй. Дандаа хуучны юм тоосон хуучнараа тэнгууд амир гундагтай. Тэг яаж яхаа нэг корона таарсан. Тэг нэг айгүй цөхөудаал нэг 2-3 удаа ингээд төрөөр нь явж үзээд тэг өөр угаасаа явах боломжгүй байсан. Тэгээд яхаар би нэг хүнтэй ч харцаагүй угаасаа. Тэг нэг буудалтай байсан тэр буудалтаа байсаар жаал тэгэл буцаж ирэх боломж л таа. Тэгэхээр яг зөв яа тэнд бол угаасаа айгүй тийм гундагтай тийм ямар ч харилцаа байхгүй. Тэгээ тийм байсан болохоор Австралитай бол нэг тийм харьцуулшгүй санагдсан. Австрали яг тэ нэг амралтын өдөр болгон бид нар ч гараал за хаашаагаа тэр 70 20 очиж тийшээ яваа. Ингээд тэгээ ингэж кино үзье. Ингээд тэгээ залуучуудаа нэрээр сакс тоглоё. Ингээд тэгээ тий тэр ингээд тасралтгүй ингээд буцлаа. Айгүй гоё байдаг. Тэр нь бол тэнд байгаа залуучууд ч гэсэн тэрийг бол айгүй гоё мэдэрч байгаа. Мэдэрдэг тий. Тэгэхээр Австрали байдаг монголчууд маань тэгэхээр та сайн ярьж байсан шүү дээ. Монголчууд ихтэй байдаг бүсэнд амьдарч байсан гэх. Тэгэхээр ер нь одоо годомжинд явж байгаа ч гэдэг юм уу те. Хэрэг монгол хүнтэйгээ таарах боломж байдгийг. 15 онд нам очиж хахад ерөнхийдөө яг ингэж жоохон ихсэжсэн. Ингээл хаасан ч орсон маань ингээ монгол хүмүүстэй таарчдаг. Тэнд ингээл том ингээл тоглолт Монголд үзэл шоу болол манайхан хөвчлөлт ингэсэн. Тэгэл хараал би нэг таниал өнгөрч. Гэтэ сүүлд ингээ 18 онд наашаа ирэх юм ер нь зөвхөн нэлээ ихсэн. Тэр чинь анх одоо нам очиод нэг 50000 монгол сонгол гэж яригчээс. Тэ сүүлдээ бараг 10 хэдэн мянга гэдэг. Нэлээ их нэмэгдсэн. Тэгээ ер нь хаасайгүй бүхэн хотуудаар нь бараг тархацсан. Тэгээ манайхстай сайхан тэгэл таарсан да. Саяас би яг зөв Америкийг асуу одоо адилхан англиар ярьдаг штэ. Тэгэхээр хэлний хувьд чинь нэг аялга дээр ялгаа байдаг юм уу? Англи Америкт бид нар бас сонсоод байдаг. Яг Австрали англи хоёрын биш Америк хоёрын хувьд. Тэгээ яг ялгаа тэр дээр бол айгуусан мэддэг нэг санаа одоо ингээд австралчууд ч нэг юм сүнэ яг хамраараа гонсч байгаа юм шиг. Гэдэг одоо англичууд одоо дууч адил дээр яж байгаа нэг сүнэ байдаг ш. Яг тийм аялгатай. Hello, hey guys, гэдэг нэг Америкт болохоор яг өөрхөн ингээд зүгээр ингээд хвчлөөтэй юм яа. Тэр нь ингээд анх очиод юу яриад байгаа юм бол яагаад байгаа юм бас тэгэж сонин санагдаа. Тэгээд сүулдээ тэгээд тасдаг юм лээ чихонгоо нэг тийшээ тэгээд хоёр дахь удаага чихонгоо хоорно шүү дээ. Хоёр дахь удаага ч тийм. Одоо тэгээд мэдээж гадаадд байж байгаа Монголдоо ирээд тий ажиллаж амьдарч заах түрүүнийх шиг замын иймэрхүү асуудлууд гэдэг ингэж байгаа. Ер нь зүгээр яг мутгаа мэдээ санаад ирж байгаа хамгийн түрүүнд бас Монголдоо ирэхэд бол тухайд юу хийсэн, юу нэлөө бас давуу одоо санаж исэн бай гадаад байх та. Яг зөв Монголдоо бол үнэхээр жаргалтай байт юм лээ. Үнэхээр жаргал дураараа өөрийн дураараа баг дүрмгүй шахав тийм. Яг нэг сайхан мал дээрээ байгаа гэдэг шиг л тийм санагдчихсан. Тэгээ хүний газар бол хууль чанга тий яг л чи тогтмол ажилтай орлоготой байж амьдрахгүй бол тэгэл нэг ингээл 5 өдрийн 2 өдрийн ажилгүй болчихвол санхуд нөлөөлөд эхэлнэ. Тийм болохоор яг цусаа загвал ажиллах хэрэгтэй. Ажил юм. Тэгчээж амьдрна. Тэг эхнэр хүүхдүүдтэй сургуульд тийм төлбөр ингээд манай Монголд байхад бүр ингээд болохоо л ээж аавдар очдөг шүү дээ. Тэгэл ерөн зөвөр Монголд бол үнэхээр шаргалтай, үнэхээр сайхан хэрэгжүүлээтэй. Монголд бол хийх юм зөндөө. Тэ. Австрали түүний газар ажиллаж байгаа Монголдоо ирээд хийн бүтээн ингэн тэгнэ гэсэн хүсэл тэмүүлэл өндөр одоо ч яг тэр үгээр явж байгаа. Тэгэл эргээдэд байсан дурсамжуудаа бодохоор тэнд ингээд яг тийм сайн ажиллаж явж байсан болохоор дайжгүй явсан байна даа л гэж. Яг тэр ирчээр ингээд манай Монголынхаа юунд ингээд орж ирээд ажиллаад явж байгаа. Гэхдээ ер нь дайжгүй. Миний хувьд бол Монголд байх хамгийн сайхан гэсэн чинь. Тэгээ би ч тийм ч болохоор ойр орхоо ер нь Монголдоос ирээд идэгсэлтэй. Тэнд байх хугацаанд тийм 3 жил болохтой бол тогтмол ирээд байсан уу? Тий, ирээл манай эхнэр ч гэсэн ирээл. Тэгэл илүү энд юм хийх боломж нь илүү өндөр юм уу та Монголдоо. Тэгэхээр сая Австралид бол нэлээд хичээнгүйл ажилладаг байсан гэхээр бас нэг ажлын стресс гэдэг юм уу ачаалал бас хэр их авдаг байсан бэ? Яг хөө зөв өмнө нь би нэг тогтмол тийм нэг газар ажиллаад ингэжсэн юм ерөөс байхгүй. Гэр бүлэрээ нэг юм жижиг амны орон сууц барайл тэрэн доторх хугацаатай тэгэл тэрийг зараад
яг ийм маягаар амьдралаа манай гэр бүлийн бизнес гэх мэт тэгээд явжсэн. Тэнгүүтээ гэмт өөрийгөө нэг ажлын үнд тавьчих байгаа байхгүй. Тэнгүү зогсоосоо ажиллана. Яг тэнд ингээд зогсоосоо өмнө Монголооч ажиллаж байгаа тэнгицэн тийм ажлын темп юунд орцсон би хаана. Би болохоор ерөөсөө тийм нэг ажилласаар их ажиллаж амарчдаг тийм төрөл байсан. Гэмт тийм ажлын үнд орчход амигаа юу байсан. Зогсоосоо ажиллахгүй бол нэг үл жоохон дарамттай юм шиг. Гэтэ яг одоо бус чөлөө цаг нь өөрөөх нь айгуу гоё байсан болохоор бас гоё л байсан л та. Би яг өөрөө ингээд Солонгост байжгаад Монголдо ирэхээр тэг яг эргээд бол Солонгосыг нэг сандаг штэ эсвэл гоё зүйлүүд нь санагддаг штэ. Яг надад бол жишээ нь заримдаа би орой харахгүй болчихсон гадагшаа гарах үед ялангуяа цаг агаар дулаах үед нэг тийм одоо ногоон тэнд чи манайхыг бодоход илүү тийм ногоон тий. За дээр нь ингээд сандал ихтэй тэгээ гэрэлтүүлэхтэй нэг тиймэрхүү газрууд гэрийн гадаа одоо санамсруу дэлгүүр орох гээд ч юм уу эсвэл бол ямар нэг шаардлаар гарах боллоо гэхэд гараад нэг бас хэсэг амарч байгаа юм шиг ийм мэдрэмжийг аваад эргээд орж ирдэг байсан. Яг гэдэг байсан. Тий. Тэгэхээр бас нэг өөр ер нь Австралид эргээд урсахаар ямархуу зүйлүүд нь илүү өгүүлэгдэхийг санагддаг байна. Ер нь бол тэгэл яг гэрээсээ гараад нэг 10-15 минут явал шууд далаа ирээд очиж шүү дээ. Тэгэл айгүй олон ингээд иргэнүүдэд тэр болгоно тус-тустай ингээд амар сонир содон юм юутай. Тэгэл хадны бүтэц илс мэлс ч юм уу битүү эзтэй ч юм уу тийм эсвэл одоо юм айгүй гоё л гэдэг. Тэд нар айгүй гоё. Тэгээ нэг тэр дурсамжуудаа ингээд бас байнга сэрэгдэн би нэг дорооноор ингээд бичлэг хийцэн. Тэгэл тэрийг ингээд харангууд ёо яг энд ингэдэг гэсэн тэгэл ихтэй яриад энэ өөр ийм байдгсан. Ёо ингээд тэгэл тийм нэ. Тэгээ нэг бороо ороод манай ч бороо оруулсны дараа бас нэг гоё чиг үнэртэй шүү дээ. Яг тэнд бас яг тэгдэг. Тийм бүр ингээд бороо оруулсан. Ёо ямар гоё яг Монголд байгаа шиг гэсэн байдаг шүү дээ. Тэр нас их гоё санагддаг. Тэгээд яг хөө тэр одоо ингээд хаасайг ингээд айгүй том хөлбөмбөг байдал банаад. Тэр нүр айгүй. Тэгэл хөсөн залуу уучаал тэнцэн гэдэг айгүй их олуулаад тэмцээн бэлтгэл хийж эдэр нь айгүй гоё гэсэн. Тэгэл яа тэрийг дагсан хажууд нь ингээл барбекю шаарддаг тий суудаг найз нөхдөөрөө нийлж суудаг тийм нүүд их. Тэгэл шууд хурж ирэл бүх юмудаа бэлтэж авчвал гадаанаа бүгдээрээ хөвмсөн бай. Тэгэл айгүй тухтай. Тэгэл буцаа бүх юмаа цэвэрлж янзлаа хайдаг тий. За тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх бас төгсөн байна. Тэгэхээр сүүлд нь за магадгүй Австрал зорж суралцах гэж байгаа эсвэл гэр бүлээрээ явах гэж байгаа хүмүүстэй хамаал тий бас нэг туршлагатай хүн байна. Тэгэхээр туршлагатай хүний үднээс нэг за энэ дээр би нэг жоох алдсан юм да. Та хэд маань нэг энийг ингээд явчаасаа гэд зөвлөгөө ойл хэлээд тэгээд ярьцлага өндөрлөе. За явах гэж бол явсан дээр тий тэгээд ер нь гэхдээ нэг яг ингээд тасралтгүй ажил хийн үстэй тэндээс юу сурч мэдэж авахаар амьдралдаа юу хэрэгжүүлж болохоор тэрийг сайн бас хараад тийм ирээд Монголдо ирээд одоо нэг өөрийн гэсэн нэг өөрөө юугаа чигээ харцсан багш тийм сайн олж аваасаа тэгээд тэнд санаа авчаар тийм бизнесүүд юмнууд л зөндөө байдаг. Би бол угаасаа энд дээр Монголдо нэг угаасаа тийм барилгын ажил гэдэг болохоор тэндээс юу яасан мэгэр би айгүй сайн одоо ажил хийх багшнууд болсон. Яг айгүй сайн багшнууд. Тэгээ тэрийг бүгдийг авчирт инженер юм аягтай надад айгүй сэтгэл хангалуун. Маш сайн багшнуудтай. Тэ ажлын одоо миний чухал зэвсэг. За манай сонсогчид бас сэтгэл битсэн байна. Инх жаргал тоогоо гоён Австрал миний мөрөөдлийн улс гэж утсан байна. Бат төвшин дэлгэр сайхан. Ер нь барууны хууль дүрмтэй газар өөрийн улсын иргэн биш бол байнгын оршин суух хаяггүй жуулчилж яваа хүмүүс зориулсан тусгайлсан нэмэгдэлтэй торгуул байдгаа. Энгийн торгуул дээр нэмэх нь бичиг хэргийн зардал багадаа $20 шүүгч болон тээврийн бусад прокурорын зардал энэ төргээд нэмэгдээд байдгаа гэсэн байна. Сараа ончинд орж Англи Америк хоёрын аялга их сонин өөр санагдаад байдаг штеп би ч англи хэл мэдэхгүй л дээ гэхдээ ялахад байдаг гэсэн байна. За мөн их жаргал тоогоо маань зочиндоо амжилт хүсье гэж бас хэлсэн байна. За тэгэхээр нэвтрүүлэг мандрууд өндөрлж гэн өнөөдөр урилгын маань хүлээж аваад Австралийн талаар бас аягүй гоё шин мэдээлэл те ярилцлага бас өгсөн баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр ажлын амжилт хүсье тэгэхээр дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлж байна. Үргэлжлүүлээд та бүхэнд 19 цаг 15 минутаас Солонгын орны нэвтрүүлгээр уулзах болно. За мөн дэлхийн монголчууд нэвтрүүлэг маань 11 цаг маргааш 11 цаг 15 минутаас бас давталтаар та бүхэндээ хүрэх болно. За баяртай. За баяртай. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв. Бүгд найрамдах Солонгос улсад эмчилүүлэхээр судалж байгаа эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд хамгийн эрүүл хот Гуанжу хотын эмнэлгүүдийг санал болгож байна.
Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв 77 47 90. Насабацхан ус сонсогчдоо Германы нисэх Берлинээс холбогдож байна. За яг одоо бол Бранденбургийн хайрлагны сүудэрт сууж байна да. За сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Парисаас ирж байна. Парист яг одоо бороо орж байна. Дэлхийн монголчууд нэвтрүүлэг. Дэлхийн өнцөг болон бүрт байгаа монголчуудтайгаа холбогдсон ярилцаж байна. Хөтлөгч Чимбат Чанца. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3